Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг таймлаг хүргэе. Японд парламентын доод танхимын ээлжид бус сонгуул боллоо. За энэ сонгуул Санай Такачигийн тэргүүлсэн эвслийн засгийн газрын зүгээс олонхын саналыг авах боломжтой болсон байна. За түүний эвслийн намуудын бүлэглэлээс авсан санал нь Японы түүхэнд байгаагүй өндөр саналыг авч дээд амжилтыг тогтоосон байна. Ерөнхийдөө Санай Такачигийн тэргүүлсэн эрх баригч нам Ням гаргийн ээлжид бус сонгуул шийдвэрлэх ялтыг байгуулсан талаар мэдээллийг өгч байна. За NHK телевизийн санал асуулгын дүнг иш татан мэдээлсэн Такаичигийн либерал ардсан нам даваа гарагийн өглөөхөд 316 суудлыг авсан. Японы 2 танхимтай парламент болох түүнийхэн доод танхим болох 465 суудлын 261-ийн суудлыг давсан үнэлэхүй амжилтыг үзүүлсэн байна. За ингэснээр тус нам 1955 онд байгуулагдсанаас хойш дээд амжилт тогтоосон. За өмнө нь 1986-нд ерөнхий сайд Ясухиро Накосонигийн тэргүүлж байсан эвслийн зүгээс 300 суудал авч байсан өмнөх дээд амжилтыг эвдсэн байна. За түүний намын хувьд бол шинэ холбоотойгоор энэхүү сонгуульд оролцсон. За Японы инновац нам бол 36 суудал авснаар Такаичигийн эрх баригч эвсэл нийтдээ 352 суудал авах боломжтой болсон байна. Кёто Ньюс агентлагийн даваа гарагийн өглөөний 3 цагийн тооцоогоор сонгогчд ирж 56-100-ны 23% байсан байна. Парламентын доод танхимд олон болсноор либерал ардсан намын дарга болсноос хойш Такаичи 4 сарын дараа сонгуулийг хугацаанаас өмнө зарлж байгаа юм. Такаичигийн сонгуулийн амжилт нь авилгалын дуйлан мөн үнийн өсөлтөөс болж парламентын олонхоо алдсан өмнөх 2 намын сонгуульд оролцож байсан оролцооноос эрс ялгаатай байдлаар оролцож байгаа юм. Сүчтэй сөрөг хүчин байгаагүйгээс болоод либерал ардсан намын хувьд дайны дараах Японы түүхийн ихэнх хугацаанд тус усыг тэргүүлж байсан хүчтэй нам юм. Парламентын 2 танхимд олонхоо алдаж мөн комитет намтай олон 10 жилийн турш эвссэн эвсэл нь нуруу мурсны дараа энэхүү гинтийн сонгуулийг зарласан явдлыг томоохон мөрөөдтэй тоглоом гэж нэрлэж байгаа юм. За учир нь гэвэл хэрв либерал ардсан нам онцлогийн санал авчдаггүй бол Такаичи тухайн үедээ огцрон гэж мэдэгдэж байсан. Гэвч Такаичигийн хувийн нэр хүнд нь намд нь энэхүү сонгуулийн олон санал авахт нь тусалсан байна. За түүний засгийн газрыг дэмжих дэмжлэг нь ихэвчлэн 70%-аас дээш хувьтай байсан юм. Тус нам барууны үзэлтэй инновацийн намтай эвсэл байгуулан энэхүү сонгуульд оролцсон. За Японд даяар 36 жилийн түүхэнд анх удаага өвлийн дунд сард цас орохыг үл хайхран хүмүүс саналаа өгсөн байна. За Японы тээврийн яамны Ням гаргийн өглөөний байдлаар 37 галт тэрэгний шугам, 58 гатлан онгоцны чиглэл хаагдсан болохыг мэдэгдэж байгаа. Мөн 54 нислэг цуцлагдсан гэдгийг мэдээлсэн. За хүмүүс санал өгөхийн тулд бол Токиод урд өмнө цас орж байгаагүй тийм их цастан дундуур саналаа өгсөн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Такаичигийн хувьд өнгөрсөн 10 дугаар сард Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болсон. За тэрээр Их Британий ерөнхий сайд тасан төмөр хатагтай гэгддэг Маргарет Тэтчерийг бол урам зориг авч түүнийг өөрийн үлгэр дуурайлаа болгодог гэж мэдэгдэж байсан. За тэрээр сонгуульд оролцохдоо хэлсэн гол амлалт нь ажил бас дахин ажил гэсэн амлалтыг хэлсэн явдал нь сонгогчдын сэтгэлийг хөдөлгөж энэхүү сонгуульд бас амжилттай оролцоход нь нөлөөсөн байна. За мөн тэрээр бол бас энэ сонгуульд оролцохдоо цагаачлалын бодлогыг чангатгах нь Японы эдийн засгийг сэргээхийг зорж байгаа гэдгээ мэдэгдсэн. За мөн түүний хувьд бол хит консерватив үзэлтэй улс төрчдийн тоон тооцогддог Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг тэрээр Бээжинтэй хурцтмал байдал нэмэгдэж байгаа болон мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс холбоотнууд тэр дундаа Япон улсыг бол төсвөө нэмэгдүүлэх, батлан хамгаалах зардлаа чадвараа нэмэгдүүлэхийг байнга хүсэж байгаа. За үүний хариуд өөрийн батлан хамгаалах чиглэлээр төсөв болон чадвараа нэмэгдүүлэх чиглэлд Япон улсыг хөтлөн удирдна гэдгээ Такаичи мэдэгдсэн. За мөн 11-р сард хууль тогтоогчид хандаж мэдэгдэхдээ бүгд найрамд Хятад ард улс Тайвань арлын эсрэг халдан давтлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Японд цэргийн арга хэмжээ авнаа гэж мэдэгдсэн. За энэ нь бол үнцэрхэг үзэлтнүүдийн хувьд Такаичигийн энэ үйлдэлийг бол сайшаасан. За харин зарим нь бол үүнийг болгоомжлохгүй үйлдэл гэж буруу шааж шүүмжилсэн байна. Японы хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох бүгд найрамд Хятад ард улс энэхүү мэдээллийн хариуд Японы далайн гаралтай бүтээгдэхүүнд импортын хориг тавьж газрын ховор элементийн экспорттоо хязгаарлалт тавьсан, Хятадын иргэдийг Япон руу аялахгүй байхыг уриалсан зэрэг хоёр талын харилцаа хурцтмал байдалтай байгаа. За Санай Такачигийн хувьд энэ удаагийн сонголт ялуулт байгуулсан явдал нь өөрийн намын олонхоор дамжуулан бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх ийм боломжийг олгож байгаа.
байгаа юм. За парламентэд өөрийн нам нь олох байх нь тэргүүлж байгаа ерөнхий сайдад бодлогоо амжилттай хэрэгжүүлэх гол нөхцөл хөшүүргийг бий болгодог. За энэ утгаараа бол Такайчигийн хувьд өөрийн одоо тэргүүлсэн бодлогоо хэрэгжүүлэхэд энэ нөхцөл байдал эргээр нөлөөлөх боломжтой. За ялангуяа Такайчигийн засгийн газрын хувьд энэ удаагийн сонгуульд оролцохдоо маш их өндөр дүнтэй эдийн засгийг дэмжих ийм томоохон хөтөлбөр, урамшууллын хөтөлбөр, хөнгөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ийм одоо уриатаагаар оролцсон байгаа. За нөгөөтэйгүр засгийн газрын зардлыг олон жилийн туршид тамж байсан бодлогыг өөрчилж засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг сэргээх ийм үндсэн бодлогоо зарласан. Тэгэхээр энэхүү бодлогыг одоо амжилттай хэрэгжүүлэх хэсэг нь энэхүү одоо парламентын сонгуулийн үр дүнгээс шалтгааллах боломжтой байсан. За цаашдаа бол Такайчигийн авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нь хэр үр дүнгээ өгөх нь харах одоо ийм шаардлагыг мэрэгчлэнүүд ажиглаж анхааралтай харж байгаамаа.